1970-ад оны Америкийн нэгдсэн улс. Вьетнамын дайн дөнгөжил дуусах шатанда орж байснаас гадна Ted Bundy, Charles Manson, John Wayne Gacy гэх мэтчлэн маш олон аимшигт цуврал алуурчид яагаад ч юм телевизийн мэдээнүүд дээр алдартай дуучин жүжигчдээс ч олон удаагийн давтамжтай гарч товчхондоо бол олонний танил имшгээр хүмүүсийн анхаарал дүртэж байсан цаг үе. За бас телевизийн нэвтрүүлгүүд одоо цагт бол хизээч зурагтаар гаргаж болохооргүй тийм аимшигт дүрслэлүүдтэй гэмт хэргийн газрын сурвалжлагуудыг шууд айл өрхийн хойморд фильтргүүгээр дамжуулдаг байлаа гэд ер нь л нэлээд олон асуудалтай айдас хүйцтэй нөмрөгдсөн цаг үе байсан гэд хэлчихэд буруудахгүй. Тэгвэл яг энэ үеэр нийгмийн тэрэг хар муухай энерги, стресс, энтриг арилгах зориулалттай нэгэн нэвтрүүлгийн төрөл ирчийг авч байсан нь мэдээж late night шоунууд буюу оройн цагаар шууд дамжуулагддаг байсан янз бүрийн хов жив сөрөг мэдээллүүдээс ангид оршдог ер нь л бараг бүрэн entertainment зориултаа гэж хэлчихэж болохоор ток шоунууд байсан байдаг. Янз бүрийн хөтлөгчтэй, янз бүрийн онцлогуудтай өчнөөн олон ийм late night шоунууд одоо хүртэл байдгийг бол манайх угаасаа бөөндөө мэдж байгаа. Монголчууд эднэр бол бас яг ийм late night шоунуудтай тийм амар танил биш ч гэсэндээ Америкчүүдийн хувьд бол яалтчгүй л бүр багийнхан дурсамж энтертэй нэвт холбоотой байдаг зүйл бол яалтчгүй мөн билээ. Тэгээ за өнөөдрийн миний онцолж сонирхолтой баримтуудыг нь хүргэх гэж байгаа Look TV-гийн видео сангаас үзэх боломжтой 2023 онд нээлттэй ээж Late Night with the Devil гэж кинон яг л тухайн үед үйл явдал нь өрнөх буюу 1977 оны Hollywood-ийн үдшийн Night Owls хэмээх Late Night нэвтрүүлгийн эфирийг харуулах тийм кино байгаа. Дэвид Дасмалчаны тоглосон Jack Delroy гэж энэхүү нэвтрүүлгийнхээ үндсэн хөтлөгч залуу нь нэвтрүүлгийнхээ ранкийг нэмэхийн тулд шууд эфирийн үеэр хамгийн дөрөнд өөрийгөө зүн бэлэгч хэмээгээд байгаа Кристо гэж залууг зочноор авчираад дараа нь харин мэрэгжлийн үл итгэгч буюу өмнө нь элбчин байжгаад одоо харин Кристо шиг янз бүрийн зүн бэлэгтэнгүүдийг хуурамч гэдгийг нь нотлох гэж амьдардаг Кармайкл гэж залууг урьж авчирч нүүрэлдүүлээд за хамгийн сүүлд нь харин нилээн эвгүй сатантай холбоотой шашны бүлгээс ганцаарх наймад үлдэж чадсанаас гадна одоогоор бол биеийн дотор нь сүнс шүглчихэд байгаа гэгдээд байгаа охиныг авчирснаар киноны маань ерөнхий үйл явдал өрнөж байгаамаа. Хэдий киноны маань хамгийн үндсэн элементүүдийн нэг нь яг энэ шууд эфир дээр сүнс чөтгөртэй холбоотой хүмүүсийг авчирж байгаа гэдэг зүйл нь байж болох ч энэхүү кино бол зүгээр ч нэгэн шөнийн үйл явдлыг харуулад болчихж байгаа кино биш. Эсвэргээрээ яг л бичлэгний эхлэл дүртэй дамжсан өнөөх 1970-ад оны Америк нэгдсэн улсын ерөнхий нөхцөл байдал хүмүүсийн сэтгэхүй энтриг далдхан өгүүлж дүрсэлсэн тийм кино байлаа. Тэрнээс гадна дахиад нэг чухал элемент байгаа нь амжилтанд хүрэхийн тулд хүн юу золиослох шаардлагатай байдаг вэ? За мөн амжилтанд хүрэхийн тулд хүн ямар аимшигтай зүйлсийг хийж хязгаараа давж болдог вэ гэдгийг өнөөх хөтлөгч Jack Delroy-ийн дүрээр дамжуулж харуулж байгаа нь. Юунд дөрөнд Jack Delroy-ийн дүрийг бүтээсэн жүжигчин Дэвид Дасмалчаныг бол заавал дурдах ёстой. James Gunn-ы Suicide Squad дээр Polka Dot Man-ы дүрд тоглодог. За бас Denis Villeneuve-ийн 2 кинон дээр буюу 2013 оны Prisoners болон мэдээж дэлхийн нийтийг шуугуулад амжсан Dune кинон дээр өнөөх Barrow-гийн туслагт тоглодог гэд ер нь л өчнөөн олон дэлхийн хэмжээний маш сайн кинонууд дээр дандаа л нэг анхаарлын төвөөс хол туслах дүрийг бүтээдэг ч гэсэн тэр жижиг дүрүүдээ хамгийн гол нь маш гайхамшигтайгаар амьлуулад өөрийнхөө авьяасыг бол хангалттай батлаад авсан жүжигчин билээ. Тэгээ энэхүү Late Night with the Devil бол Дэвид Дасмалчаны бүрэн авьяасаа гол дүрийн үүрэгрээ олтогоор харуулж өөрийгөө жинхэнэ утгаар нь тод гэрлийн үнцэгт байрлуулах боломжтой бараг л хамгийн анхны гэд хэлчихэж болохоор кинон яалтчгүй мөн байснаас гадна мэдээж тэр боломжоо тултал нь ашиглаж маш сайн жүжиглэлтийг үзүүлж чадсан гэж зөндөө олон шүүмжлэгчид магтаад амжсан байгаа. Угаасаа та нар маань киногоо бүтнээр нь үзэхээрээ энэ Jack Delroy-ийн дүр нь зүгээр ч байдгал нэг телевизийн хөтлөгч биш эсэргээрээ ардаа маш олон нууцтайгаас гадна сэтгэл зүйн хувьд дотоод зөрчил ихтэй, товчхондоо бол мүлжүүр ихтэй, хувь хүний моралын алдаа дутагдал ихтэй, жүжигчин хүний өнцгөөс бол ажиллах ажиллагаа ихтэй дүр гэдгийг ойлгох болно. Кино
Тэгэхэд narrator маань Jack Delroy-ийн карьер зам мөн яаж ч хичээсэн Америкийнхаа номер 1 late night нэвтрүүлэг болж чадахгүй байгаа тухай тайлбарласныхаа дараа Jack Delroy The Groove буюу нэгэн төрлийн тим элит томчуудын цугладаг уулзалтанд ойрхон очдог байсан тухай бас тайлбарладаг. Энэхүү The Groove гэж уулзалт нь болохоор яг бодит амьдрал дээрх Bohemian Groove гэж элитүүдийн уулзалтаас шууд сэдвүүлсэн уулзалт байгаа байхгүй юу? Энэ уулзалтын тухай сонсч ирсэн хүмүүс бас байж магадгүй. Америкт бол нэлээд алдартай, нэлээд том хүмүүс очдог байсан уулзалтаас гадна маш олон хүмүүс тэр уулзалтан дээр томчууд болох бүтэхгүй шашны төрлийн юмнууд хийдэг байсан ч гэж таамаглал дэвшүүлдэг. Энэхүү бүлэгт хамааралтай байсан хүмүүсээс дурдах юм бол Жорж Бушээс ахуулаад Herbert Hoover, Richard Nixon болон Ronald Reagan гэх мэтчлэн ерөнхийлөгчийн алба хашижсэн том улс төрчдөөс гадна Clint Eastwood, Bing Crosby, Charlton Heston гэд тухайн үеийнхээ хамгийн алдартай томоохон жүжигчид за тэгээд бүр домогт физикч J. Robert Oppenheimer хүртэл очижсэн тийм томчуудын бүлэглэл байдаг. Тэгээд за кино руугаа эргээд ороход Jack Delroy тэрхүү уулзалтанд очдог байнгын гишүүн болчихсон байснаас тунгудлгүй өөрийнх нь эхнэр нь гинтийн байдлаар буюу амьдралдаа нэг ширхэгч тамхи татж байгаагүй хэрнээ архаг тамхичдын тусдаг төрлийн хор тавдраар нас барснаар хэсэг хугацаанд Jack нэвтрүүлгээ хийхгүй алга болж байгаад эргэж комбака хийхдээ Америкийнхаа номер 1 late night show гэдэг цолыг улам хүчтэйгээр горилж өмнө нь дурдсанчлан Холливуудын үдшээр сүнсэнд эзэмдүүлсэн охиныг эфир дээр авчирч байгаа. Мэдээж тэр үдшийн эфир нь байдаг л нэг энгийн эфир байхгүй нь ойлгомжтой. Янз бүрийн л сонин эвгүй үйл явдлуудаар дүүрэн байх энэхүү ганц шөнийн үйл явдлыг харуулах кинон товчхон дүгнэлт хэлэхэд яг л тухайн цаг үеийн late night show-нуудын зураг авалт, өнгө төрх болон уур амьсгалыг бүрэн дүрсэлж хийж чадсан маш original концепттой гол дүрийн жүжигчдийнхээ авьяаслаг жүжиглэлтээр маш донжоо олж амилж чадсан 2023 оны хамгийн чанартай аимшиг кинонуудын нэг бол мөнөөсөө мөн билээ. Тэгэхээр манайхан энэхүү киног үзмээр байх юм бол Look TV-гийн видео сангаас түрээслэн авч үзээрэй.